Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын 2026 оны хаврын ээлж чуулганаар хилцэх асуудлын тухай Улсын их хурлын тогтоолын төслийг Монгол Улсын их хурлын тухай хуулийн 17 дугаар зүрийн 17-гийн 4 хэсэг заасны дагуу төрийн байгуулалтын байнгын хороо боловсруулан 2025 оны 19-ны 30-ны өдрийн хуралдаанаа хэрэгжлээ. Төрийн байгуулалтын байнгын хороо уг тогтоолын төслийг хилцэхдээ Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсгийг тус баримтлан хэлсэн болно. Тогтоолын төслийн талаар хууль санаачлагчид болон Улсын их хурал дахь намын бүлгүүд байнгын хороодоос өрчлсөн санал авахд давхарчин тоогоор нийт 147 хууль тогтоомжийн төслийг хилцэх асуудлын жагсаалтад оруулахаар саналаа ирүүлсэн байна. Үүнээс Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх ээлж чуулганаар хилцэх асуудлын жагсаалтад батлах хугацааг нь хууль тусгаалan заасан болон Улсын их хурлд өргөн мэдүүлсэн хууль Улсын их хурлын бусад шийдвэрийн төслийг оруулна гэж заасны дагуу батлах хугацааг нь хууль тусгаалan заасан болон Улсын их хурлд өргөн мэдүүлж хилцэх хэсэг хилцүүлгийг хийгээгүй 27 хууль тогтоомжийг тогтоолын төсөлд нэрлэн заасан болно. Түүнчлэн хилцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчаас Улсын их хурлд өргөн мэдүүлсэн бөгөөд тогтоолд нэр заагаагүй хууль Улсын их хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын их хурлын 26 оны хаврын ээлж чуулганаар хилцүүлэх асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэж байхаар тогтоолын төсөлд тусгалаа. Тогтоолын төслийг хилцэх үеэр Улсын их хурлын гишүүн Батчаргал энэ намрын чуулганаар Улсын их хурлын хурлаар хилцэх хэсэг нь дэмжигдсэн төлбөрийн чадваргүйдлийн тухай, зөвшөөрлийн тухай зэрэг улс орны эдийн засгийн идэвхжил тэлтийг нэмэгдүүлэх, баялаг бүтээгчид очиж буй татварын ачааллыг бууруулах, тарифын бус хүндрэл саадыг арилгахад чиглэсэн баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийг тогтоолын төсөлд нэрлэн заах зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Сандаг Очир Улсын их хурлын хилцүүлгийн шатанд байгаа хууль тогтоолын төслүүдийн үргэлжлүүлэн хилцэж мөн хаврын ээлж чуулганы хугацаанд өргөн мэдүүлсэн төслийг тухай бүрд Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 заасны дагуу шийдвэрлэж хилцэх асуудлын тов дараалд оруулах зүйтэй талаар тус байр сууриа илэрхийлсэн болно. Монгол Улсын их хурлын 2026 оны хаврын ээлж чуулганаар хилцэх асуудлын тухай Улсын их хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн болно. Тогтоолын төсөл болон байнгын хорооны санал дүгнэлтийг та бүхэнд тараасан байгаа. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын 2026 оны хаврын ээлж чуулганаар хилцэх асуудлын тухай Улсын их хурлын тогтоолын төслийн талаарх төрийн байгуулалтын хорооны санал дүгнэлтийг хэлэлцсэн тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.